За яг хөтөлбөрийн зээл ингээд дууссан учраас ингээд өнгөрсөн гэж байна. Энэ тэр юуг үржлийн мал худалдаа авахын зээлийн зориулт чи яг бодиттой юу гэдэгтээ дахиад арай тодорхой юу өгөөч. Энэ анх зээл авахдаа зүгээр ингэж биччихэд авчдаг. Авсан өнөө өөр зүйл зарцуулсан биш үзээ гэдэг ийм л юм байгаад байна. Орон нутагт очиод уулзалт хийхлээр зэрэг энэ малчны зээлийн асуудлууд, малын тухай хуулийн асуудлууд, малчны тухай хуулийн асуудлууд дандаа дурддагддаг. Тэгээ энэ дээр юу ярихлаар зэрэг л одоо манай малчт маань яг энэ зээлээ бол зориултын дагуу ашиглаагүй, за баахан машин тэрэг авсан, эсвэл одоо хуучин том хүүтэй зээлүүдэд төлсөн гэтэргээл ярьдаг. Энэ одоо яг бодиттой байна уу? Худлаа яриад байна уу? Энэ дээр хоёрдугаарт нь бас энэ өөрөө улс төрийн зорилготой л том хөдөлгөөн байсан л да, хөтөлбөрөөс. Тэгээ тэр үрдөөндөө ч хүрсэн. Тэгэхээр зэрэг энэний араас одоо ингээд асуулт асууж хариулт. За Монгол Банк тодорхой хариулаар энэ зээл яг зориултаараа зарцуулагдсан уу? Энэ чинь Арижаны банкаас гарч байгаа зээл шүү дээ, тийм үү? Төслийн зээл биш. За 17 номер. Энэхүү шинэ оршин хөдөлгөөн маань өөрөө засгийн газар хүнсүдэд аж ахуйн яам зээлийн батлан даалтын сан арилжааны банкуд төв банк бол оролцоод явж байгаа. Энэ дээр бол төв банкны зүйлс зээлийн зориулттай холбоотой бол хяналт шалгалтыг бол зөвхөн одоо зээлийн одоо энэ гэрээнд оролцогчдоо буюу зээлийн хүүгийн татаасаа өгж байгаа байгууллага бол хүсэл дээр бол шалгалтыг бол хяналт шалгалтыг бол хийдэг. Одоогийн байдлаар бол яг зээлийн зориулттай холбоотой яг ийм нэгдсэн ийм хяналт шалгалтыг бол төв банк хийгээгүй байгаа. Арилжааны банкуд бол өөрсдөө энэ төр дотоод хяналтынхаа схемийн хүрээнд бол зээлийн одоо зориулттай холбоотой хяналт шалгалтыг бол хийгээд явж байгаа. Энэ дээр бол яг одоогийн байдлаар бол дүнэлт нь бол бүрэн эцэлж гараагүй. Ягаад тэгэхээр төлөлтөнд дөнгөж одоо энэ оны 4 сард гараад хамгийн анхны төлөлт гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ оны одоо 9 сараас эхлээд хүнсүдэд аж ахуйн манах хамтраад бол энэ зээлийн зориулттай холбоотой шалгалтыг